За ерөн засгийн газар бол их хурл танилцуулж тайлбарлаж байгаа ажлаа бол яг л өнөөдрийн байдал ямар байна вэ? Тийм байдлаар л танилцуулах ёстой шүү дээ. Хэдэн сарын өмнө тавьсан асуулагч байсан яг өнөөдрийн нөхцөл байдалтайгаа уялдуулж өнөөдрийн хариулах гэж орж ирж байгаа бол өнөөдрийн нөхцөл байдлаар асуудлаа таньж мэдэж ингэж ярих ёстой л доо. Тэгээ 5-6 сар болж байгаа явдал нь их хурлын буруу ч юм уу, засгийн газрын буруу ч юм уу, засгийн газар 30 хоногийн дотор л хариугаа өгөх ёстой. Би өнгөрсөн оны 11 сарын ихээр 15 оны төсвийн тодголыг хилцэж байхад хэлж ирсэн юм аа. Энэ нефт бүтээгдэхүүний үн буураад байгаатай холбогдуулаад онцгой албан татварынхаа хэмжээг багасгаад тэгээд бензинийхаа үнийг жаахан буулгаад тэгээд ерөнхийдөө нийтэд нь эдийн засаг жаахан дэмжих ийм бодлого баримтлахгүй мó гэж хэрэглэх газрын дарга байсан. Тэгээд би баяр зах сайдд бол энийг та судлах хэрэгтэй. Ингэх юм бол зүгээр нэг онцгой албан татварын одоо нэрээр хэдэн төгрөг орлохоос илүү энэ уруудж байгаа эдийн засагт чинь нэмэр болох юм биш үү гэж ингэж хэлж ирсэн. Тэг харамсалтай нь энийг бол ерөөсөө тоож үзэлгүй ингээд явсан. Гэхдээ энийг одоо засгийн газар нэг тооцож үзээд өөрсдийнхөө хийсэн юмыг зөв байж үү, буруу байж үү гэдгийг нэг анализ хийгээд ер нь өнгөрсөн жил одоо эн чинь 22 тэрбум төгрөгийн онцгой албан татвар олдог байсан нэр төрлөөсөө 320 тэрбум төгрөгийн онцгой албан татвар олчихж байгаа шүү дээ. 10 хэд дахин одоо ингээд өсгөл татвар олчихж байгаа байхгүй юу? Энийг бид нэр ийм их татвар олохгүйгээр зөвхөн бизнес дэмжсэн бол харин хэдэн 310-ын одоо аж ахуйн нэгжийн орлогын татвар нэмэгдэх боломж байсан юм биш үстэй. Энэ талаас нь та нар бодож үзсэн юм байна уу? Би зүгээр 10 жилийн өмнөх нэг жишээ хэлье. Нефт бүтээгдэхүүний үнийг 1 литрийн 50 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 600 грамын атар талах одоо бидний өдөр тутмын хэрэгэлдэг атар талхны үн 3 төгрөгөөр өсөж байсан л да. Тэгэхээр үнийн бууруулвал бас ийм хэмжээгээр одоо эдийн засагт бараа бүтээгдэхүүний үн буурахад одоо тус нэмэр болох ийм юм бол байсныг та бүхэн одоо тооцож үзэх юм биш үү? Тэгээд энэ инфляцтай холбогдуулаад та бүхэн ярьж байгаа тайлбар бол ерөөсөө яг бодит байдалтайгаа бол нийцэхгүй байгаамаа. Инфляц бол ерөөсөө иргэдийн худалдаа авах чадвар муудаад худалдаа авах чадвар муудсантай холбогдуулаад бараа бүтээгдэхүүний үн буурч байгаатай холбогдоод инфляц одоо буурсан юм шиг л харагдаж байгаа шүү дээ. Тэгээ өнгөрсөн жилтэй харьцуулж байгаа учраас инфляц буурч байгаа юм шиг л харагдаж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээрээ бол буруу дүгнэлт хийснээс болж одоо энэ авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд чинь бол буруу болоод байна гэж. Би яг тодорхой юм асууя. Өнөөдөр манад импортлж байгаа 1 тонн нефт бүтээгдэхүүний үн 1 баррел нь 120 байхад 2 жилийн өмнө хэд байсан? Одоо өнөөдөр 28 байхад яг хэд болчиход байгаа тоогоор надад нэг хэлж өгөөч гэж. Ямцогт нарын гишүүд нь сайд хариулъя. За тэр юуны тооцооны талаар үлзүүрэн дарга тоо баримттай хэлээрэй. За юуны өөрөөр хэлбэл уулуур хаямнаас Монгол Улсын засгийн газраас энэ нефт бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, за үн буулгах, за эсвэл онцгой албан татварыг нэмэх тухайн асуудлыг бол холбогдох бүх байгууллагууд бүх талуудын оролцоотойгоор судалж тэгээ бүх шатанда хэлэлцүүлж ингэ шийдүүлж байгаа. Тухайлбал татварын тухай асуудал бол улсын хурлаар бас шийдэгддэг. За түүнийг шийдүүлээд гарсан шийдвэрийн дагуу бид одоо хэрэгжүүлж яваа. Тийм учраас энд бол судалгаа тооцоог юм бол нэгт хийж ирсэн гэдгийг хэлье. За тэр өмнөх үн яг хэд байж байгаад одоо хэд болсон ашиг зөрүү нь ямар гарч ин тэр талаар тодорхой тоо баримттай хэлдэг. Энэ дээр микрофон 2. За их хол гишүүний асуултанд хариулъя. Энэ 28 одоо $30 хүрсэн баррел сүүлийн 7 хоногт. За энэний нөлөөлөл бол Монголд төдөл орж ирэх байгаа доор. Энэ сард одоо сарын төгсгөлөхэд дараа сарын үн бүрдэх процесс болно. 12 сард бол баррелийн үн $34 орчим байсан. 11-р сард $44.5 орчим доллартай байсан. За эднүсийн нөлөө бол өнөөдөр одоо Монгол улсад хэрэгжиж байна гэж. За хамгийн өндөр байсан үе бол 13 оны 1-р сард биднээс $1396 дизелийн түвшиг худалдаж авч ирсэн. Тонн. Өнөөдөр бид 1-р сарын үн гэхэд $440 авч байгаа.
ийм нөхцөл байдалтай байгаа. Гадна талдаа бол бид сайн байгаа. Бид урд нь дэлхийн зах зээлийн үн ярьдаггүй байсан. 12, 13 онд бол зөвхөн Роснефть компани өгсөн үнийг яриа сууж яддаг байсан. А өнөөдөр бол бид дэлхийн зах зээлийн үнийг ярьдаг болоод одоо 2 жил болж байна. Дэлхийн зах зээлтэй харьцуулж одоо энэ их хурал дээр бас хүртэл ярьж байгаа нь бол үнэхээр сайшаалтай байна. За энэ үн буурснаар одоо эдийн засагт нөлөөлсөн үгүй нөлөөсөн. Сая аслагдсан баруун 5 аймаг мөн одоо энэ зүүн талын 3 аймагт 10-аас 15% буурсан. Одоо бид төвийн бүсдээр ажиллаж байна. Цагаан сарын өмнө зохион байгуулна. За мөн үлдсэн одоо бас Хөвсгөл, Архангаа, Өвөрхангаа, Баян хонгор, Өмнө говь, Дорн говь, Замын үд гэх жишээтэй 7 аймаг байгаа. Энэ аймагуд дээр үн буурах процесс эхэлсэн явж байгаа. Өнөөдөр Замын үд дээр эхэлсэн байгаа. Маргааш бид Дорн говь дээр арга хэмжээ зохиохоор бэлтгэл ажлууд хангаж байна. За анхаарал тавьсан баярлалаа.